Хай. Би дроп таамтрууч орж байгаа цуврал бичлэгүүдийн дараагийн бичлэг орж ийн. Энэ бичлэгийг одоо мань амар шүн бичиж байна. Шүн одоо 3 болж байна. Тэгэд манд ямар санаа төрсөн бэ гэвэл бид нар ягаад жижигхэн гівээ рүү орох хэвтэй. Шууд нэг бүсэн том гівээ. Ийм санаа орчихлоо. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ хүсвэл бус дэлгээгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна миний оруулсан giveaway-д орж азаа үзэх боломжтой. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Энэ биш болонгод зөвхөн би өөртөө скин авах биш. Та нарт зөвхөн скин. Тэгээд тэр тусмаа том giveaway гэж бодсон. За ингээ харах юм бол надад байгаа одонгод хамгийн том gift нь giveaway нь болонгод $1584 Omega байхгүй. Тэгээд $8 deposit хийх юм бол giveaway-д орцох боломжтой 800-аас тодорно. Тэгээ энэ ч болонгууд эдэн хутгнууд байгаа ерөнхийдөө дундаж үнэ 200 300 гэхстэй гинт $1800 байгаа. Тэгээд энэ чинь 8 giveaway байгаа. Миний бодлоор энэ 10 giveaway дээр толдог баха. Тэгээ шууд топ giveaway. Тэгээ та нарт юу байвал хамгийн гоё байх вэ? Тэгээд тэрийг аль болох ялаад том юм оруулж ирсэн бодлоо. Тийм болохоор топ кейснүүдээс нээж үзье гэж бодож байна. За хамгийн түрүүнд таарсан ер нь бол best seller гэсэн ер нь бол $450 ийм кейс байна. Энэ кейсийн дотор ер нь бол байж болох хамгийн давгүй юм нь мэдээж бол M9 Bayonet Ruby тэгээ Pandora's Box байгаа юм байна. Pandora's Box нь field test унах боломжтой. Тэр нь болонгууд $12,000 юм байна. За ямар ч зэний нэг үз та. Миний баланс 12,339 байгаа юм байна. 5-ыг дэхэд 2250. Амар чанга байх бодож байлаа. Энд чи Sapphire унж ах шүү байна. За Sapphire наавуулчихъя. Нөгөө хэдийн зараад дахиад 5-ыг нээчихье. Come on, give me big. Something big. Yikes. One more. 5 more л та яг үндэ. Тэгээ миний бодлоор нэг $2-3,000 айтем эсвэл бүр болвол $4,000 айтем ч юм уу. Яндатай байвал тим үзье гэж боддог байхгүй юу. Тэгэхээр эхний ээж нь бол бид нар энэ чинь нэг 1000-аас дээш долларын айтем байгаа тэрийг апгрейд хийх гэж үзэх гээд тим санаа авахгүй мэнд нь болонгууд. Оо, M9. Tiger Tooth. Окей. За, энэ кейс болонгууд ер нь бол байж болох хамгийн томоосоо 5 дахын 6 дахын унаач юм байна. Окей. Дахиад зур дөндөө үнэтэй кейснүүдээс Premium Knives гинэ. $645. 3-ыг задлахад манийхан баалцыг тал нь явах юм байна. Ер нь бол манайд алдах юм болж явах хэцүү байх. Гэтэ давгүй нэг юм хожичуд энэ ихний игнэд л байгаа 6.1-ийг л ургаачаад бол шок штэ. Premium Knives. Окей, $1400 кейс арднат крамбит. За бусдын зарчээ. Одоо дахиад 2 даруул дарахаар авах. Энэ чи хэдвэла 3250. 2 даруул дарна. Тэгээд ер нь бол одсон юмнуудаа дахиад чи M9 ороод ирлээ. Okay, that's big profit. Okay, that's good. За энэ чи илүү юм нэгвэл M9-ыг апгрейд хийж чадах юм бол бид нар нь бол амар жүсэрнэ. Хэдүүл 1.5-ын апгрейд хийхэд үзье. 1.5-ын апгрейд хийгээд хэрвээ ялчих юм бол $4,000 орчим долларын giveaway авах гэдэг шүү дээ. За Face Gamma Doppler M9-ууд байна. Энгийн Doppler-ыг болонгууд Face 1-ийг болонгууд Face 2 болгож болно. Huge. За дээрүүд ороо. Мэн бол доор дуртай та. 56. Go. Come on. Авчаав шүү. That's huge.
Эхлээсээ хамаагүй илүү баланс таага. За ямар ч хэсэ нэг алдаагүй байгаа тэр giveaway рүү оруулчих. Create giveaway. За giveaway яаж авах вэ? Манай одоо заагаад байна. За $4500. Max value of $4400 гинэ. Яагаад вэ? Oh no. За max нь $4440 байна. Тэгэхээр одоо энэ яах вэ? Зарах уу? Бодвол манайхан giveaway-ийн лимитэн тулцсан гэсэн үг баг л та. Одоо заръя та. За тэгвэл одоо энэ Crambit-ийг тэгвэл яаж нэ $2000 эсвэл $4400 чинь тэгэхээр чинь тэрэнд нь тааруулна гэвэл нэг item $4400 юм бол эсвэл 2 item нийлээ $4400 болов. Тэрийг мань мэдэхгүй тань л та. Тийм болохоор ямар ч гэсэн $2000 item бэлдээ тавьчлаа юм шүү. За маань тэгээ өөрөө M8 өрч байгаа. Тэгээ M8 дуртай. Тэгээ мэдээж доор уу, дээр үү гэвэл мэдээж доороос нь. За эхнийхаараа бас яж чадах хожлоо. Яаж яах тоо. Окей. Одоо яж дахиад ч нуараа. Come on. Come on. Come on. Яваадаг. Яваадаг. Yes. Яаж дахиад очлоо. Окей. Зэн болснараа. Create giveaway. M9 bayonet болж гинэ. Болж гин. За байж бол хамгийн цөөхөн үнээр нь гэвэл $44 юм аа тий. За $10 deposit хийгээл 900 ороод азтай M9 bayonet авах. За нөгөө аваагаа item нь болонгууд юу байгаа лээ? Upgrade рүү ороход харагдан да. Энэ bayonet-ийн upgrade хийгөө. Яг үнд энэ bayonet дагаар нийчил та. Тэг штэ. Яагаад зон 2000 авах гэдэг байж нэгсэн. Энийг $8 игээд 1000 хүнд донд яндаа байна уу? Болж гин. Дахиад би гэвэжлэх болох юм биш шүү дээ. Ер нь бол литер нам язаарсан байна. Тэгвэл 433-т тааруулаад нэг гэвэж. За энэ 4500 за хадгалах уу яг уу чатанд коммент дээр бичихгүй да. Хадгалж агаад ярьж агаад би энэ giveaway-ийнхаа лимитийг нэмүүлчих энэ төргээ цаатаа цаашаа яриад үзсэн. Тэгээ энийг авмаар авмааргүй доор бичихгүй дөө. Энийг нэг тэгээд зархуугүй байлгачлаа за одоохондоо. Дараа имжлэн дээр болно гэсэн. За дөрөвдүгээр болт нь дахиад утга байх уу, бэйли байх уу? Яг үндэ зүгээр яг үндэ одоо баахан утга амж глоу хийвэл $440 дотор унсан хамгийн том бэйлиг. Come on. За эдгээр бол жоохон яарч чинь. Нийлээ 440 байна. Байж энийг би Jester мод дээр тавих юм болвол яалуу сайн өстэй. Манайхад айтем болж байгаасаа ш. Come on. Come on, give me something good. Maybe in 440. Дууч. Яна бисээ бүх балансаараа дарснаа. Ялан малн энийгээд хэлсэн. За, Sapphire зарах юм байна. Jester дарж дийлэх болсон. За надад $440. Яа, тэгтээсээ би Jester модон дээр ийм бол хогийн бэлэнүүд байгаа Jester мод арч чамаа гэж төгсөө. Тэгээ би амьдралтаа буруу шийдвэр гаргачих шууртаа таа мэлээ. $300-400 бэлий байна уу? Slaughter гоё ярьж. Specialist Close Fade гоё ярьж байна. Omega ч гэсэн. Тэгээ Balz card байснаас Omega л Omega штэ. Give me that Omega. Yes, give me Omega. Omega. Jester мод дарах DB биш үү нэ та. Цөөхөн айтемтай юм дээр Jester мод их дагуулсарцсан. Би тэр 1% хутга гээд 3%тай. Нэгэн дээр нь Max win, нэгэн дээр нь болонгод $127, нөгөөтөн дээр нь хэдхэн цент юм байсан. Тэрэн дээр бол Jester мод амар дагуулсарцсан. Тэгээ шууд $1000 хутга унгах $300 таа. Түрүүн байна бичлэг хийх өмнөөс тэр урчуудчихсэн энэ дээр бол тэр л аваа байсан. Come on. За 400 биш магаад нэг 200 давсан нэг дажгүй юм онууд би шууд gift руу ичмээрээ. Энэ ихтэй driver close racing green ямар их хонд юм бэ те? Come on. Gold. Нэг л гоё юм наачвал хич бэрээдэг. Бэж арай.
яагаад би энэ чи зөвхөн азаа үзээд байгаа даа шууд апгрейд хийгээд ингээд 2 удаа яндааг үзчихэд болчих юм шүү. 1.2 glow, нэг нь хасчих байна. Big Sport, Bronze Morph хүртэл Marble Fade. Надад бол Marble Fade нэг л гой санагдаад байгаа юм. Тэгс мөртлөө Velvar нэг үнэтэй юм чи яагаад гэвэл бөөмд. Окей. Бидэш доороосоо. За 2 удаа доороос авсан шүү дээ. Тэг авчаав шүү. Easy. Credit giveaway, Marble Fade, boom. $2 deposit 400 хүнд гарах уу? $5 400 хүн болт юм байна л да тэгвэл. Окей. За амжилтсэ. Амжилт хүсье гэж би яаж орохыг зааж өгөө юм шүү. За орохын тулд бас те. Одоо энэ чинь бодонгууд minimum deposit 5 гэж байгааз. Тэг хамгийн ихтэй ер нь бол маань $10 deposit хийх боломжтой ор тавьсан байгаа юм байна. Тэгэхээр яг хавангууд энэ чинь CTS promo code-ыг хийгээд ороод $10 хийвэл $10 deposit хийх юм бол QPR нөө Visa-аар нөө Squad Scanner нөө үснээр л хийж болно. Тэгээд тэгэх юм бол бүгд нь орох боломжтой. Тэгээд энэ $10 deposit хийсэн байх юм бол Marble Fade-нд бол 2 удаа орох боломжтой гэсэн. Одоо та нэг ороод харах юм бол хэрвээ $15 хийх юм бол нэг үнэгүй entry болон 3 бонус entry нийтдээ 4 орох боломжтой болох юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Marble Fade руу 3-аар орох боломжтой гэсэн үг. $10 хийх юм бол ерөөхдөө их deposit хийх юм бол их боломжтой. Гэхдээ тэгээд ихээр яг зүгээр азаа үзээд тэгээд хальт тоглоод айтмаар цагаад үзсэн. Одоо амжилтсан. Тэгээд бичлэн дээр тарсан бол та дараа тэгээд түрүүний тэр нөгөө хотхыг ямар энэ тэрийг хэлээр нэрээ үлдээчих дараа гифтэн давж юм уу тийм санаа байвал. За болохгүй бол тэгээд жижиг айтмаар тараагаад олон юм хийсэн ч боллоо. За бай.